За сайн байцгаана уу. За дараагийн бичлэгээ оруулж байна. Намайг нөгөө дэлхий рүү гар гэсэн чаддаг бол за тэрнийхээ талаар ярья. За би дэлхий рүү гарах гэж байна. Дэлхий рүү гарна гэдгийг таанаас яаж ойлгоод байгаа юм? Би тэрийг бол бас мэдэхгүй байна. Миний хувьд бол дэлхийд даяар зарах бүтээгдэхүүнтэй болох гол зорилго маань байгаа. За тэгээд манайх ч юм бол би өмнө ч гэсэн хэлжсэн технологийн компани батарейны технологи хөгжүүлэлт хийдэг судалгаа, туршилт, хөгжүүлэлт хийдэг газар. Манай Facebook пэйж бол танин мэдхгүй entertainment чиглэлийн Facebook пэйж. Ямар нэгэн зарын элдв янзын тийм Facebook пэйж биш ээ. За дээрэс нь манай YouTube хуудас байгаа. За тэгээ ерөнхийдөө би бол одоо удахгүй YouTube хуудас руугаа шилжиж чинь Facebook дээр бол тэгж дахиж нэг их бичлэг тавихгүй. За тэгээд олон жил одоо тэгээд адлуулсан да хүмүүст би. Үний юм хэлснийхаа төлөө. За тэгээд ямарваа нэгэн тусалцаа дэмжлэггүй, дэмжлэг байхгүй. Зөвхөн өөрсдөө одоо монголчуудын хэлдгээр бор зүрхээрээ гэдэг шиг. Надад юу байсан бэ гэхлээр зөвхөн миний мөрөөдөл байсан, дээрээс нь олж авсан мэдлэг боловсрол байсан. Тэгээд юу хийж чаддаг вэ гэдгээ олох зорилго байсан. За тэгээд тэрнийхээ дагуу явсан. За тэгээд одоо миний анхны туршилтын материал маань хийгдээд ирлээ. Олон жил боллоо. За одоо энэнийхээ талаар ярина. Тэгээд дэлхийд гарах талаараа ярина. Энэ миний дэлхийд гарах төлөвлөгөөний зөвхөн А хэсэг нь шүү. Над хоёр төлөвлөгөө А, Б гэдэг. За энэ төлөвлөгөө. За ямар ч технологийн компани одоо гадна дотны компани хүмүүс юу ч чаддгүй хүнтэй бол хамтардгүй юм хийдгүү. Хин зөвхөн юу чадчихин те тэрийг үнэлж дээрэс нь ижил төвшөнд хамтарч бизнес хийх сонирхолтой байдаг. Одоо биднээсээ монголчуудын маань одоо нэг том дутагдал байгаа. Ерөөсөө байнга нэгнийгээ адалдаг, доош нь хийдэг. Тэгээд дандаа одоо болох бүтэхгүй талаас нь ярьдаг. Зөвхөн нэг өнцгөөс хардаг. Тийм байгаад байдаг. Тэр нь хамаагүй. Хамаагүй. За одоо тэгээд одоо дэлхийд гарах төлөвлөгөөнийхөө тухай яриа. Дэлхийд гарах төлөвлөгөө стратеги нь үндсэндээ хоёр бүрэлдэхүүнээс бүрдэнэ. За А бүтээгдэхүүн, Б бүтээгдэхүүн. А бүтээгдэхүүн 5% маржинтай, Б бүтээгдэхүүн 30% маржинтай. За өөрийн одоо ноу хау энэ туршилт судалгаа хийсний үр дүнд олж авсан мэдлэг дээр дандаа бүхэн миний юм тулгуурлагдаж явж байгаа. За эхнийх нь А бүтээгдэхүүн энэ байна. За энэ маань бүх Toyota Lexus-ийн бүх төрлийн хибрид машины жижиг батарей гэсэн үг. Миний өмнөх бичлэгүүд байгаа ш таанаас олж үзвэл батарей хэдийн хэсэг хуваагдаад байгаа тухай ярьсан. За тэгэхээр одоо бүх жижиг тэргүүд нь хэрэгжилж болох нь байна гэсэн Toyota Lexus. За энэ дээр энэ бүтээгдэхүүн дээр яагаад вэ 5% маржинтай байгаа. Энэ бүтээгдэхүүн дээр хамтрал маань тэгж яваа. Би судалгаа, туршилт тэгээд хөгжүүлэлт гэдэг юм байдаг шүү дээ. Би бол туршилт, хөгжүүлэлт гэдэг юм дээр нь оролцож байгаа гэсэн үг. За миний оролцоо нэг 30-аас 40% тайл байх нь байна шүү дээ. За дараа чи миний Б бүтээгдэхүүн. Ягаад 30% маржинтай байгаа. Энэ дээр бол би 70% оролцоотой байгаа. Тэгээд эднээс ягаад ингэж ийм өөр өдөө таанаас ихлэ нэг юм ойлгох хэрэгтэй. Одоо монголчууд ч нэг очиод одоо урд очиод за тэгэл нэг Гуанжуу орд юм уу яадаг тэгээд нэг газар очиод нэг павильоны дэлгүүр дээр очиод лайв хийгээл дижитал бэлэн бүтээгдэхүүн зарах гэдэг шүү дээ. Технологи шингэсэн бүтээгдэхүүн масс үйлдвэрлэл гэдэг юм чинь шал өөр ойлголтууд байгаа шүү. Тийм учраас ийм байдлаар би гэрээ хэлцээрүүдээ хийдэг гэсэн үг. За одоо би энэ бүтээгдэхүүнээ машин дээрээ тавиад туршина гэсэн үг. Энийг одоо зарах гаагүй бити үн асуугаад ингэж байгаа. Би энэний туршилтуудаа хийн, хөгжүүлэлтүүд хийн, ямарваа нэгэн асуудал гарах нүгөө бүх юмуд чи явагдсан шүү дээ. Зүгээр тэгээ хийчдэг.
Зүгээр тэгээ шууд зардаг идэв ш. Манайхан ч хурдан мөнгө олох гэдэг. Би бол тэг мөнгийг нэгдүгээр хизээч тавьж үзээгүй ерөөс амьдрал. Мөнгө бол зүгээр энэ 5 6 7 8 9 10 дахь асуудал. Үнэхээр юм хийж чадчихвал мөнгө чи өөрөө ороод ирдэг юм. Тэр гадны компаниуд ч үнэхээр чи юм хийж чадчихвал хамтардаг юм. Өөрөөсөө мөнгө өгдөг юм. Манайхан шиг энэ дотроосоо ингээд нэг нэгэндээ хувьцаа гаргадаг ч юм уу, яадаг чи, coin зардаг ч юм уу. Тийм юм бол байхгүй. Үнэхээр чи юм хийгээд чадсан тэр ноу хав чин байх юм бол энэ компаниуд ч өөрсдөө мөнгө өгдөг, саналаа тавьдаг байхгүй. Тийм учраас ингээд үндсэндээ Монгол ийм аж ахуй ийм одоо юу гэдэг те бизнес ч гэдэг юм юу гэдэг ийм хийхэд үнэхээр тамийн хар шоу авахгүй юу. Би энэ дундаас яаж хийж байгаа л босно гэсэн зорилготой тэгэл явсан. Над бол зүгээр бас ирээдүг үхэн цааш ерөнхийдөө л их л бүхэгд байгаа. Манай Монголын одоо байгаа улс төр эдийн засгийн орчин бол. Тэгээд маш их дарамттай. Тэгээд одоо яг тэр нь гогнохгүй шүү дээ. Бид нар чинь гогнохгүй явсаар хагаад өдийг хүрцэн. Одоо тэгээд миний энэ хоёр төлөвлөгөө амжилтанд хүрэх юм бол асуудалгүй дэлхийд гарчна уу? Та хэд манай санаа зовх хэрэггүй. Тэгээд намайг энэ одоо энэ олон жил тусалж дэмжижсэн те одоо тусал дэмжсэн гэхлээр те миний бичлэгүүдийг үздэг те лайк, комент, follow, subscribe хийдэг хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Та хэдийн тусалцаа дэмжлэг тэр байхад л болно. Яагаад тэгэхээр тэргүй чадж байгаа юм чи мөнгө нь угаасаа дэлхий дээр байж гин, хажууханд ч байж гин. За ийм байна. Тэгээд яг хоо энэ би бол яг хоо энэ нөгөө би чадангуудыгаа жоохон шүүмжлээд идэг байсан. Тэгээ яг хоо тэр лоури шинжтэй болоод ахлаа л тэгж ярьж байгаа шүү дээ. Тэрнээс биш. Им хийгээ яваад амжилтанд хүрүүл тэгэл болно шүү дээ тэр чинь. Би угаасаа ч гэсэн өөрөө зөндөө ч алдаж онж ийсэн. Энэ туршилтын судалгааны чинь дандаа л алддаг шүү дээ. Онох нь маш бага. Тэгээд нэг иймэрхүү байдалтай байж байна. Одоо тэгээд миний одоо бүтээгдэхүүнүүд ирсэн байна. Их сэтгэл өндөр хөдлөл их байгаа те бас хамаагүй бас ингээд янз бүрийн маан цаана өгнүүд оруулаад яриад байна. Тэгэхээр одоо ингээд машин дээрээ тавиад тэгээд манай одоо Америкт гэдэг найз байдсан шүү дээ. Hybrid application гэдэг таасыг YouTube үздэг. Манайхан YouTube багштай монголчууд. Тэр нөхрийнхөө аппликейшнийг бас энэ дээрээ туршина. Ажиллагааг нь. Тэгээд машин дээрээ тавьж асаачаад тэгээд дахиад дараагийн одоо яг энэ бүх бичлэгүүдийг нэгтгэхэд нэг хатлаад оруулна. Тэгээд одоо тэрэн дээр юу гарч ин таанаас сонирхож үзээрэй. Бүгдээрээ энгийн нүдээр ойлгоцгоё л та. Миний батарей юугаараа давуу талтай ах вэ? Зөв энгийнээр зүгээр бүр энгийн шүү. Нөгөө нэг Cruise чинь батарей 2 блок тавилаа. 2 кг гарантай байна. Миний батарей ямар вэ? 2 дахин бага байгаа өсдөж байна. Тэгэхээр машинаас хичнээн килограмм асагдах нь. Тэгэхээр яах вэ? Бензин эдэлтэнд нөлөөлнө, багасна гэсэн үг. Ийм биш. Би ч одоо нөгөө хуучин батарей байгаа шүү дээ. Никkel батарей. Никkel батарейнууд. Тэрэн дээр чи зөндөө асуудлууд гардаг байсан те. Хүмүүсийн батарей эвдрээд байгаа шүү дээ. Би бол тэр юунаас болж яагаад эвдрээд байгааг зөндөө хэлдэг. Миний бичлэгүүдийг үзэл бүгд байж байгаа. Тэгээд тийм туршлага бас байгаа учраас энэ дээр нас загварчлалын хувьд бас өөр нэг юм оруулсан. Ирээдүйдээ энэ чинь хүн хэрэглэн шүү дээ. Хүн машин дээрээ хэрэглэн яаж хямдхан байх вэ те бага зардалтай байх вэ гэсэн биднээсийн нийт бодол байгаа шүү дээ. Ганцхан монголчууд ч гэлтгүү дэлхийд даяараа тийм бодолтой. Яаж бага зардалтай байх вэ? Яаж өөртөө нэг янзлчих болохоор байна уу гэд. Тэр үүднээс таas энийг харж байна. Энд ч нэг юм хийж гсэн байгаа. Холболт. Тэгээд энэ дээр нэг ийм бүтээгдэхүүнээр ийшээ ингэ залгаад батарейгаа баланслж болно. Дээрээс нь discharge цэнгийн гаргаж болно. Дээрээс нь зөндөө юм хийж болно. Юм ингээ өгцсөн. Ийм хүн болцсон.
технологи болгон өөр шүү дээ. Энэ батарейны химийн найрлагыг би бол хэлэхгүй, нууцлалтай чигээрээ байна. За юм биш. Нөгөө нэг миний машин дээр байсан. Одоо би нөгөө өөрийнхөө шинэ батарейг тавих гэж штэ ишээ. За энийг бас би нэг туршиж ирсэн. За энэ миний батарейг хямдхан аваарай. Сая 200-аар би 3 сарын баталгаа өгнө. Та нар чинь тийм дуртай байгаадсан юм шүү дээ. Хямдхан болохоор сайн гэж бодоод. Хямдхан мөртлөө сайн гэж бол батарейн дээр бол байдгүй шүү. За тэгээ яг өмчөндөө манай ерөөхдөө баг ихэнх батарейнууд дууссан дөө. Тэгээ энүүгээр дүр ингээд хаягдлууд гарсан. Хаягдлууд. Нөгөө задаргааны батарейнаас чи. За энэ нөгөө миний 3 жилийн баталгаа өгнө гэдэг батарей шүү дээ. 5 жил тагаас сэргэлж болно гэдэг. Никkel Panasonic-ийн батарейнууд одоо Toyota-гийн өөрийнх нь хэсэг. Энийг авахгүй нөгөө нэг зардаг юмуудыг бол аваад байгаа. Тэгээд 2-3 жилийн асуудал явдаг гэдэг байгааг. За ингээ огсорцсон байна. За ингээд хийсэн байна. Тэр нөгөө нэг миний хуучин батарей хямдхан аваарай. Тэгээд дахиж нэг юм хэлэхэд 30 жил хэдүүлээ нэг чейн цэцгэлгээгээр яалаа штэ амьдралаа штэ нэг юм авчиж зардаг. Тэгээд тэр нь үн хямдхан чанар боломжийн гэж. Технологи шингэсэн юмд бол тийм юм байдгүй штэ. Хямдхан тусмал муу гэж ойлгох. Ямар готлох хувцс тийм зарах гэж байгаа штэ. Чин бол яг хямдхан байж болно штэ. Чанартай боломжийн чанартай үн хямдхан. За одоо ингээ машинда тавина. За тэгээд машин асаанда. Бүх юм огсроо дуусглаа. Кейсэнд нь бүх юм яг оригинал кейсэнд нь бүх юм орчин ийм өнгө. Би ч одоо тэгээ нуруу муута хамаагүй хүнд юм өргөдгөө. Ийм өнгө байж тээ. Хичнээн килограмм асагчуу. За одоо ингээд машинда огсроход бэлэн боллоо. За миний машины гүйлт энэ байна. Батарейгаа огсорчлаа. Өөрийнхөө батарейг. За. За ийм байна. Энэ ийм байна. За Б юун дээр үзье. Б дээр нь 4893 км явсан байна. Дунджаар 11.5 дундалж чинь гэж үзнэ. За энийг одоо 0 чи. Одоос туршиж шууд эхэлж байгаа шүү дээ. За ингээ Б дээр 0-сэн шүү. 11.5 багт. За одоо нөгөө манай найзын аппликейшн дээр нөгөө доктор Брюс аппликейшн би одоо анхаал хэлж ийсэн. За энэ дээр бол маш өндөр үзүүлэлт гарч ирж байна. 821 гэдэг үзүүлэлт байна. 8 вольт 21. Энергийн барилт бол маш сайн өндөр байна. За ингээ огсорцсон байна. За тэгээ сүүлийнхөө хэлье да. За би одоо YouTube руу шилжиж байгаа. Манай YouTube хуудас байгаа шүү дээ. Бишиг энержи гэдэг. Тэрийг бүгд subscribe хийгээрэй. Би үзүүлээ ямар дугаартай байгааг. Одоо ерөнхийдөө тэрэн дээр бүх юмудаа хийн. Ирээдүйн лайв бичлэгүүдээ бүгдийг тийшээ хийн. Ийм байгаа шүү. Энэ YouTube хуудсыг дагаарай. Subscribe хийгээрэй. Манай одоо олон жил наваад тагсан манай Facebook пэйж фолловеруудаа дагагч нараа. За тэгээд таад маань тэгээд одоо миний нэг батарейг тэр Alibaba, Taobao одоо юу гэдэг хятадны сайтаас хайгаад үзээрэй. Байхгүй байгаа шүү. Огт тийм байхгүй. Нам худлаа ярьж бодож ивэл. За тийм байна. See you later guys.